Өрхийн эмнэлэгт үзүүлэх боломжтой тусламж үйлчилгээг дүүргийн эмнэлгээс авах бол заавал илгээх бичигтэй огц зохицуулалт хэрэгжиж эхлэх байгаа. Энэ нь 13А маягтаас ялгаатай гэдгийг онцолж байна. Хэрвээ лавлгаа шатлалын эмнэлэгт илгээх бичиггүй шатлал алгасан тусламж үйлчилгээ авсан тохиолдолд эргэн 20,000 төгрөгийг төлөх юм а. Энэ нь лавлгаа болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн зохиомл ачаалал дарааллыг бууруулах зорилготой гэлээ. Одоо за нэг дулмаа гэдэг хүн байлаа гэж бодъё. Тоо хүний бөөр нь өвдсөн. За миний энэ бөөр нуруугаар өвдөд байндаа гэд шууд нэгдүгээр эмнэлэг дээр очиж үзүүлж болохгүй л гэж байгаа. Жилдээ бол нэг удаа очихыг зөвшөөрнө. Давтан очих юм бол давтан очисон тохиолдол дээр та хамтын төлбөр төлнө шүү гэж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр бөөр нь өвдсөн дулмаагийн асуудлыг өрхийн эмнэлэг шийдэх боломжтой байхгүй. Өрхийн эмнэлэг цусны шинжилгээ хийн, шээс, биохими шинжилгээ хийн, эхот хараад бөөрийг нь харчин зүрхний бичлэгээ хийн, эрдэнэтгөөнд харна те. Жишээ нь ханиадтай хүн байлаа гэж үгүй. Ханиад одоо би ханиад хүрслээгээд шууд 1-р эмнэлэг 2-р эмнэлгийн амлалтаар руу очиод байж болохгүй л гэж байгаа. Яагаад тэгэхээр өрхийн эмнэлэг дээр очиж. Өрхийн эмнэлэг чинь таны асуудлыг эхлээд үзэн чагнана. Тэ? Шаардлагатай эрдэнэтгийн шинжилгээ хийн, цусны шинжилгээ хийн, ойшлох бүрэн боломжтой байхгүй. Тэгэхээр өрхийн эмнэлэг, сумын эмнэлэг дээр үзүүлэх боломжтой тэр амбулаторийн тусламж үйлчилгээг шууд одоо тэр төрөлцсөн мэргэжлийн эмнэлэг дээр очиж битгий ойчрт дугаар үүсгэж байгаа ч л гэж байгаа. 20,000 төгрөг төлнө гэдэг тунгууд за одоо ингээд хэрвээ өрхийнхээ эмнэлэгт одоо үзүүлээгүй шууд дүүргийн эмнэлэг эсвэл бол нэгцээ одоо төрөлцсөн мэргэжлийн эмнэлэг рүү очисон бол 20,000 төгрөг төлөх юм байна. Тусламж үйлчилгээ авч чадахгүй юм байна гэдэг ойлголт байгаа дээ. Гэтэл тэгээгүй. Түрүүн байсан те 13А маягт гэж байх үед бол 13А гэдэг маягт байхгүй бол та лавлгаа шатлаас тусламж үйлчилгээ авах боломжгүй байсан. Хатуу хязгаарлалт байсан байхгүй. За гэтэл түрүүний одоо жишээгээр бөөрийн өвчин гэж үзье. За таны бөөр өвдсөн бол та эмчид үзүүлнэ, цусны шинжилгээ, шээс, биохими шинжилгээ эхот харууллаа. Даатгалаас одоо санхүүжигдэх мөнгөнд дүн за нэг 80,000 төгрөг гэж бодъё ойролцоогоор. Тэгэх юм бол хэрвээ та эхний удаа бөөр өвдөд очисон бол болно. 80,000 төгрөгийг даатгалаас 100% төлнө. Та амбулаторийн тусламж үйлчилгээгээ 100% үн төлбөргүй аваад явчихна. Хоёр дахь удаагаа очие. Хоёр дахь удаагаа очих юм бол та хоёр дахь удаагаа нөгөө анхаарчтандаа үзүүлэхгүй шатлалгасаад очиж штэ тий. Хоёр дахь удаагаа буюу давтан очих юм бол та 20,000-ыг нь төл, даатгал 60,000-ыг төлөе л гэж байгаа байхгүй.